За Түргийн хаан тус. За өмнөх ярьсан Хүннү, Сямби, Нэрүн бол одоо монголчуудын одоо шууд өвгдөөц буюу монголчуудын угсаа гарал нэгтэй бол одоо Түрэг, Уйгур, Кедан бол Монгол дахь одоо Монгол нутагт оршин байсан эртний улсууд боловч монголчуудаас одоо шууд гарал угсааны хувьд одоо шууд гарал нэгтэй гэж үзэх бол боломжгүй юм. За Түргийн хаан тусыг үүсгэн байгуулагчийг бол одоо Буман хаан гэдэг. За тэгээд домогт бол Буман бол одоо Нэрүний буюу одоо Жужааны хааны эсрэг одоо дэгдсэн бослого буюу тилээ буюу өндөр тэрэгт овгууд бослого гаргаад тэр бослогыг дарж өгсний хариуд одоо Жужаан гүрний одоо хаанаас одоо охиноо гэргий болгон өгөхийг гуйсан байдаг. За тэгээд Жужааны буюу Нэрүн гүрний хаан уг саналыг нь хүлээж аваагүй учраас Буман одоо тухайн үедээ Жужаан гүрний дайсагнагч буюу одоо нэг хятадчлагдсан Сямби гэж нэрлэдэг байгаа Тобовэ улстай уураг барилдан одоо Вэ улсын цэргийн хүчийг хамттан ашиглаж одоо Жужаан гүрнийг мөхөөсөн гэж үздэг байна. За тэгээд Турк улсыг үндэслэгч нь бол Жужааны эсрэг бослогын толгойлогч Буман байсан. За Буман бол одоо газар нутгаа одоо маш томруулж за Буман хааны залгамжлагч нар мөн одоо газар нутгаа тэлсний ачаар одоо хойд Солонгосын хойгоос Дундад Азийг хүртэлх одоо том газар нутгийг одоо Түргийн хаан тус захирч байсан байдаг. За Түргийн хаан тусыг бол одоо дотор нь Түрүү ба Хожуу улс гэж хоёр ангилдаг. За шалтгаан нь юу вэ гэвэл Түргийн хаан тус маань өөрөө 630-аас 680-ад оны хооронд одоо 50 шахам жил Тан улсын бүрэлдэхүүнд байсан байдгийг. За тэгээд Тан улсын бүрэлдэхүүнээс гарч хожуу байгуулагдсан улсыг Хожуу хаан тус гэж үздэг байна. За Тан улсын Тайзун хаан 630-ад оны үед Түргийн үлдэгдэл одоо цэргийн хүчээр хөдөлгөн одоо бут цохин иргэшээлтэд оруулжээ. За тиймхүү түргүү 50 орчим жил Хятадын иргэшээлд орсон. За тэгээ Хятадын иргэшээлд байх үедээ одоо 680-ад оны үед бол Түргийн сурвалжтан язгууртан Кутулуг зөвлөх түшмэл Тоньёку нар бослого гаргасан байна. За ингээд тэдний гаргасан бослогоор одоо Түргийг дахин чөлөөлж одоо Тан улсын харьяанаас чөлөөлж дахин оршин тогтноосон байдаг. За тэгээд тэр үеийн Хожуу хаан тулсын үеийн одоо удирдагч нар бол Эльтрис буюу одоо удирдагч гэдэг нэрээр одоо тэмдэглэсэн байдаг. За төргүүд нь бол одоо рүүн бичиг буюу одоо рүүн үсгийг зохиосон байдаг. За энэ үсэг нь бол 38 үсэгтэй авиа бичиг байжээ. За Монгол нутгаас бол одоо энэ рүүн бичгийн дурсгал буюу одоо энэ рүүн хэлээр төргүүдийн бичсэн одоо хадны дурсгалууд нэлээд олон олддог байгаа. За эдгээр дотроо бол одоо энэ Бэлгээ хаан, Күлтэкэн, Тоньёку, Моёнчуур хаан зэрэг язгууртнууд зориулсан томоохон гэрэл түвшүүнүүдийн бичээс бол одоо байдаг юм аа. За тэгээд энэ рүүн бичгийн дурсгал нь бол тусгайлан зассан гэрэл түвшөөнөөс гадна байгалийн хад чулуу, барилгын ханны шаваас зоос мөнгө зэрэг одоо зүйл дээр бичсэн байдаг. За рүүн бичгийн дурсгал нь нүүдэлчд өөрсдийн оюун сэтгэлгээ, ур ухаан, төр улсынхаа түүхэнд тэмдэглэж үлдээсэн одоо биет баримт болохын хувьд одоо шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой гэж үздэг. Мөн эртний нүүдэлчдийн одоо утга зохиол, биет соёлын үеийн үн төв гэж үздэг байна. За Түргийн Хожуу хаан тус маань 745 оны үед бол 45 онд бол мөксөн. За үүний дараа бол одоо Түрэг угсааны Уйгурын хаан тус бол байгуулагдсан байдаг. За уйгурчууд бол одоо угсаа гарлын хувьд бол Хүннү гүрэнд эзлэгдсэн дэнлийн буюу нөгөө өндөр тэрэгтэн овгийн одоо нэг хэсэг. За уйгурын одоо домогт өгүүлснээр бол одоо уйгурын хааны өндөр эмэг их нь бол одоо Хүннүгийн шаниугийн баг охин буюу Хүннү гүрний шаниугийн баг охин байсан гэж өгүүлдэг байна. За 7 дугаар зууны үед бол уйгурууд нь 9 аймаг болон хуваагдсан байдаг. За тэгээд Түргийн Хожуу хаан тулсын баруун зүгт одоо шахагдаад Уйгурын хаан тулсыг байгуулсан гэж үздэг. За түүхэн тэмдэглэснээр Уйгурын үед одоо Уйгурын хаан тулсыг байгуулсан хааныг бол Пэло гэж бичдэг. За тэрээр Түргийн эсрэг бослогыг удирдан одоо түргүүдийг бут зохин Уйгурын улсыг үндэслэжээ. За тэгээ хөх
За түүхэн сурвалжид бол хөх төргийн эсрэг босч 744 оны шийдвэрлэх тулаанд ялж уйгурын удирдагч Кутулуг Бэлгэ Кэл химээх цолтойгоор Монголын тал нутагт хаан сууж Алтай овг аймагуудыг захирсан уйгурын хаант улсыг үндэслэн байгуулсан гэж бичсэн байдаг бахнэ. Пело хааны дараа бол түүний хүү Моёнчуур уйгурын хаант улсыг удирдах байсан. Моёнчуур хааны үед бол уйгурын хаант улс нь хүчирхэгжилтийнхээ дээд үед хүрсэн байдаг. Тэгээд уйгурын хаант улсыг Моёнчуур хаан бол одоо Орду байлик буюу одоо уйгурын хар балгас гэж бидний нэрлэж чадсан томоохон одоо хотыг бол байгуулсан байдаг. Уйгурчууд нь бол уйгуржин бичгээр бичгийн зэрэгцээ. Бусад нүүдэлчин Монгол нутагт бусад нүүдэлчин улсуудтайгаа харьцуулан үзэх юм бол суурин амьдрал тан улсын соёлын нөлөө ихээхэн туссан газар тариалан эрхэлдэг. Тэгээ Орду байлиг буюу тэр уйгурын хар балгаснаас олдож байгаа олдвруудыг харах юм бол тэрэм буюу гар тэрэм ихээр олддог. Тэгээ уйгурууд нь бол 840 оны үед Инсен Киргизүүдийн давталгаанаар бол мөхөгсөн байдаг юм аа. 840-од оны үед уйгур улсыг Инсен Киргизүүдийн давталгаанаар мөхөхөд бол тухайн газар нутгийг бол Киргизүүдэд үлдсэн. Тэгээд энэ Киргизүүдийг их нутгаасаа чөлөөлөх үйл ажиллагааг бол татар овгууд гүйцэтгээд тэгээд энэ үеийг бол татаруудын ноёрхлын үе гэж хэлдэг. Энэ бол 842 оноос 923 оны үеийг хэлнэ. Монгол нутагт Жужаан гүрнийг мөхөх үед Монгол нутагт байсан ихэнх жужаанууд бол их нутгаасаа зугтсан. Тэгээд хөлөн буурд байсан Монгол жужаанчууд бол татаруудын өвөг дээдс гэж үздэг. Мөн Монгол нутгаасаа зугтсан жужаанчуудын түргийн давталгаанаар зугтсан жужаанчуудын зарим хэсэг нь эргүүнээ хүнд очиж нутгалсан. Тэгээ эргүүнээ хүнгээс эргэж ирсэн монголчуудыг бол дарилган монголчууд гэж нэрлэдэг. Хэдэн зуун жилийн дараа Бурхан халдун ууланд эргэж ирсэн гэж домогт өгүүлдэг. Эргүүнээ хүнгийн домогт. Мөн үлдсэн хэсэг нь бол Түрэг уйгурын захиргаанд байсан. Тэгээд Түрэг уйгурын захиргаанд байсан жужаанчууд нь түрэгжиж уйгуртсан буюу соёлын төв одоогийн 8 өнөөгийн нэршлэр бол 8 Хэрээд Мэргэд овгийн өвөг дээдсээ гэж үздэг байна. Тэгээ монголчуудын уг гарлын талаарх энэ Рашид ад-Дины судрын чуулганд бичсэн эргүүнээ хүнгийн домог нь Монголын нууц давчны эхлэл үедээ таардаг гэж үздэг. Тэгээ эргүүнээ хүнгээс ирсэн монголчуудын домгийг Монголын нууц давчны эхлэл буюу дээд тэнгэрээс саяатай бүрчин гомарл тэнгис далай гатлан онон мөрний эрэг Бурхан халдун ууланд нутгалж Бацхан аймаг хүү төрүүлвэ гэдэг домгийн их үетэй яг холбогдно гэж үздэг. Тэгээд эргүүнээ хүнгээс эргэж ирсэн монголчууд нь нөөгийн монголчуудын шууд өвөг дээдс юм аа гэж үздэг байна. Тэгээд уйгурын хаант улсыг мөхсөний дараа Кидан гүрэн оршин байсан. Гэвч Кидан гүрэн нь бол Монгол нутгийг төв хэсгийг шууд эзлэн захирч байгаагүй. Монгол орны төв хэсэгт бусад овг аймагуд маань зэрэгцэн оршиж исэн байдаг юм аа. Кидан хэмээх нэрийн талаар бол 4-р зууны сүүл үеэс судар учирт тэмдэглэгдэж байсан. Кидан гүрэн нь үүсэн бий болсон тухай бол Ээлүү Амбагян хааны үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг. Ээлүү Амбагян хаан бол 3 жил тутамд хаан ойр сулдаг байсныг нь болиулж өөрийгөө хаан ширээнд суулгаснаар Кидан гүрнийг бол үүсэн бий болсон гэж тайлбарладаг байна. Кидан гүрний өөр нэг нэршил нь бол Хятан улс буюу Хятан. Хятан улсыг бол Амбагян хаан байгуулад 8 аймгийг үндэс болгоод засаг захиргааны байгууламжийг умард ба өмнөрт болгон хуваасан гэж үздэг. Умард орд нь Хятан тэргүүтээ нүүдэлчин аймагуд, өмнөд орд нь болохоор суурьшмал овг аймагуд буюу суурин Хятадын улс байна. Амбагян хаан Хятан улсыг бэхжүүлэх зорилгоор 921 онд хууль цаас тогтоон түшимдийн зэрэг твийг бий болгосон гэж үздэг байна. Хүн амынхын хувьд нүүдэлчин ба суурьшмал иргэдээс бүрдэлж байсан.
За хот тосгод олныг байгуулсан гэж үздэг байна. За 1118-аас 1125 оны хооронд Алтан улс Хятадын Сүн улстай хүч хавсран довтлоод 200 гаруй жил оршин тогтносон Кедан гүрний мөхөөсөн гэж үздэг байна. За Кедан буюу Хятан гүрний үед хот хэрэм, хүн чулуу, хадны бичээс зэрэг дурсгалууд Монгол нутгаас олддог бөгөөд Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт байрлах Хэрлэн Барс хот, Хинтээ аймгийн нутагт байрлах Баруун зүүн хэрэм, Өглөгчийн хэрэм зэрэг нь одоо Кедан гүрний үеийн дурсгалууд юм аа. За мөн одоо Амбагян хааны ач хүн бол одоо их бичиг зохиосон байдаг. За тэгээд дүрслэх урлаг, дуу хөгжим, газар зүй, ангах ухаан зэрэг одоо мэдлэгийг хөгжүүлж одоо ном сударч бичиж хэвлүүлж байжээ гэж үзсэн байна. За эсэлтийн ерөнхий шалгалтын тестүүд рүү оръё. За Төв Азийн нүүдэлчдийн анхны төрт улс хэдэн онд байгуулагдсан бэ? Хүннү гүрэн. За нийтийн тооллын өмнөх 200. Хүннү гүрнийг хилийн өмнөд зүг хаагуур нутгалж байсан бэ. За өмнө зүг цагаан хэрэм, хойд зүг байгаль нуур тэ. За Модон шаниугаас өмнө Хүннүгийн 24 аймгийн зөвлөлөөр сонгогдсон төрийн зүтгэлтэй юм байна. Тэгэхээр нөгөө Модон шаниу, Төмөн шаниу буюу этгээгээ хөнөөгөөд реформ хийгээд төрийн эргэлтийг авсан гэж үздэг. Тэгээд Төмөн шаниу бахан зөв хариулт. За Монголын эртний улсууд Монголын дэлхийн дахины түүхэнд оруулсан хувь нэмэр нь юу вэ гэж. За засаг захиргааны 10-ын тогтолцоог бий болгосон. Хаана Тэнгэрийн хүү хэмээн шүтэн дээдлэх болсон. Бэлчээрийн сонгодог аж ахуйг бий болгосон. Нүүдэлчдийн өвөрмөц иргэншлийг бий болгосон. За тэгэхээр дээрх бүгд гэдэг хариулт нь зөв юм байна. За Сямби улс хэдэн онд байгуулагдсан бэ? За энэ дэр хүүхдүүд маань голчлон андуурдаг зүйл нь юу вэ гэхээр нөгөө Хүннү гүрний шууд үргэлжлэл гэдэг учраас нийтийн тооллын өмнөх 93 он гэж боддог. Гэвч одоо Таншихуй хаан ширээн цуснаар Сямби гүрэн үүсгэн байгуулагдсан гэж үзэх юм бол нийтийн тооллын 156 он. За 901 онд Хятадны аймагуудын холбооны тэргүүн хаан өргөмжилж улмаар 917 онд улсаа тунхагласан Елүү овогтноос гаралтай хаан хэн бэ? Тэгэхээр энэ бол Елүү Амбагян хаан тий. За Түрэг улс нь хэдэн онд байгуулагдсан бэ? Нийтийн тооллын 555 он тий. 744 онд өөрийгөө Күл Билгэн хаанд өргөмжилсөн төрийн зүтгэлтэн хэн бэ? Пэло Уйгурын хаан тий. За цэргийн жанжны гэр бүл төрж 14-өөс 15 настайдаа хаанаар өргөмжлөгдсөн төрийн зүтгэлтэн хэн бэ? За энэ бол Сямби гүрнийг үндэслэн байгуулагч Таншихуй хаан. За В улс нь хэдийн сул даруй болсон. Одоо ертөнцид гагцгүй бид хүчтэй байна. В улсын элчид дахин ирүүл битгий хүндэтгэх түн хэмээн зарлиг буулгасан байдгаа. Энэ сурвалж нь аль улсын түүхэнд холбогдох вэ гэж байна. Тэгэхээр нөгөө нэг Тобаве болон Нэрүүн буюу Жужаан гүрний үед одоо нөгөө хоорондоо дайсан гэнэл тэмцэл мөргөлдөө маш их байсан гэж дурдсан тий. За тэгэхээр зөв хариулт нь бол Нэрүүн буюу Жужааны үе байна. За Жужаан улс хэдэн онд оршин тогтнож байсан бэ гэж. За тэгэхээр Жужаан гүрний нийтийн тооллын 333 онд үүсгэн бий болгоод за 550 оны хүртэл оршин тогтносон тий. За Нэрүүн улсын хаад түүх газар зүй одон орон зурхаан ухаан бурхны шашин сургаал номлолыг судлан хутагтай цэцэн хэмээн өргөмжлөгдсөн төрийн зүтгэлтэн хэн бэ? За зөв хариулт нь A буюу Шилүүний байна. За эргүүнээ Кунгаас нүүн гарсан дарилган монголчууд хаан эрт суурьсан бэ гэж. За зөв хариулт нь Бурхан Халдун. Хожуу хан улсын түүхэнд Хүннү гүрнийг эзлэж байсан Дорноос өрнөх хүртэлх 14,000 бээр газрыг нутаг бүхий уул нуруу гол мөрөн гашуун нурууны хамт эзлэн захирсан хэмээн тэмдэглэгдсэн төрийн зүтгэлтэн хэн бэ? За энэ бол Таншихуй. За ингээд өнөөдрийн маань одоо презентацийн дуусч байна. За анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Эсэлтийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүсье.